өдөр чи явах лээ. Эсрэг гэх юм биш. Энэ орчихгүй шүү. Энэ доо. Хэвлээ үргэлжлүүлээд явъя. Энэ дээр болохоор энэ лекцийн болохоор ерөнхийдөө юу байгаа гэхээр GPT-3-ыг одоо хэрхэн трейн хийсэн талаар бид нар дотроо болохоор яг трансформер архитектурын дотор байгаа нөгөө бүтцэн гэх юм уу? Бүтц хэсгүүдийн нэг ерөнхийдөө тайлбарласан байгаа. Тэгээ эхнийг нь болохоор GPT-3 дээр ашигласан дата процессинг болон пайплайн хэмжээсэн. Тэгээ трансформер архитектур яваад тэгээд претрейнинг хийсэн юм гэж байгаа гэсэн. Тэгээ үдээс хойш семинар дээр болохоор яг энэ холбоотой ерөнхийдөө GPT трейнинг хийх процесс явна гэсэн. За дата процесс дээр нь болохоор мэдээж маш их хэмжээний текст дата интернетээс юм уу сорсоос бүгдийг цуглууллаа. Тэгээ датагаа ерөнхийдөө зэвэрлээ. Тэгээ текстээр нормалайз хийсэн. Жишээ нь яг хөөе HTML тагуудыг ажиллах, эсвэл нөгөө data description болон dedicated ажиллах хэмжээний датагаас хийсэн. Тэгээд нөгөө юугаар болохоор текстээ болохоор tokenize хийгээд буюу нөгөө текстийг болохоор support tokens гэдэг болж байгаа. Тэгээд token гэдэг нь ихэдөө тухай дэд үгэнд зориулсан нэг юм бүхэл тоон ID байгаа гэсэн. Тэгээд ихэвчлэн tokenizer жоох нэг үед яаж явдаг байсан гэхээр хэмжээний одоо үгүй бидний нөгөө токенийн тоон одоо давтагдахгүй байгаа токенийн тоон өөрөө манай моделийн гаралтын тоотод одоо гарлагын лейер дээр байгаа нүүдийн тоотод тэнцүү болно гэсэн үг. Тэнгүүд яг гэхээр ихэвчлэн 32,000 ч юм уу гэж явдаг байсан бол сүүлийн үед нөгөө саяхан одоо бусад олон даалгавруудыг би одоо чаддаг болоод маш хэмжээний текст өөр зүйлүүд орж ирж байгаа учраас ерөнхийдөө tokenizer гэж том болсон гэж ойлгож байна. Тэгээд миний зүгээр одоо Gemini ч юм уу бол магадгүй 250,000 давтагдахгүй төгөндөө гэж ойлгосон. Тэгэхээр илүү одоо том илүү нөгөө модель маань илүү олон класс руу ингэж таамаглаж хийдэг болж байна гэсэн юм. За тэгээд нийт текстээ яг гэхээр ID-ийг хөрвүүлээд бүхэл тоонууд руу хөрвүүлээд тэгээд тодорхой десктопын дискээр хадгалаад дараа нь ашиглана гэсэн. Тэгээд GPT-3-ийн хувьд болохоор 45 TB текстээр трейн хийсэн. Тэгээд нөгөө их хэмжээний дата байгаа учраас яг гэхээр диск дээрээс байж дата аваад ирэхэд уншуулаад тэгээд дата чиглэл дээр байх хэрэгтэй. За энэ кодны юу. За тэгэхээр энэ дээр нөгөө трансформер моделийн гол frequent needle-ийн төвхөө гол ялгаан гарч ирж байгаа. Юу байна гэхээр frequent needle network маань юм sequence байдлаар явдаг. Одоо энэ жишээ нь ихний үг байвал дараагийн үг, тэгээд дараагийн үг гэж мэдлээ оролдоод ороод ирнэ гэсэн. Энэ оролдоод маань тэрний дараагийн үеийг одоо таамаглах зорилготой явна гэсэн. Тэгэхээр энэ үгийг таамаглахын тулд бид нар нэг алдааны функцийг optimize хийгээс сухна. Gradient дээр тэгэнгүүт яг өөр нөгөө gradient-ийг бид нар хойшоогоо ингээд юу гэх юм нөгөө sequence болгон дээр нь одоо бодно гэсэн үг. Sequence болгон дээр бодно. Тэгэхээр маш урт хэмжээний одоо юу гэх sequence байлаа гэхэд бид нар бүр хэдэн дараа болгон юу шаардлага үүснэ гэсэн. Тэгэхээр Max-тал тухайн үед ерөөхдөө pre-training модулүүд яадаг байсан гэхээр хамгийн ихэвчлэн 512-ийн урттай sequence-ийг хэрэглэж авдаг байсан. Тэгээд трансформер гарч ирээд яасан гэхээр parallel-аар ингээд сурах боломжийг үүсгэсэн. Тэгэнгүүтээ энэ parallel-аар байгаа
нэг ч блокийг бид нар яг үгээр нэг GPU дээр ч юм уу scalable байдлаар өдрийн хийх боломжтой болсон гэсэн. Тэгээд frequent-ээр байгаа шиг нөгөө хойшоогоо ингэж latency-ийг scale дээр бодох шаардлагагүй болж ирж байгаа. Тэгээд ингэж параллелээр оруулж ирж байгаа учраас хүснээр хүснээрээ ч явах ерөнхийдөө нөгөө хардверийнхаа нөөц тохируулаад нэг боломжууд бий болсон. Тэгээд одоо бол 8900 руу энэ бол дунджаар тийм процессыг авах боломжтой бий болсон. Тэгээд бүгд цаашаа одоо хязгааргүй авах боломжууд бас гараад ирсэн байна тийм. Трансформ моделийн ерхий бүтцэн нь болохоор трансформ блок гэдэг юу юунаас бүрдгүү гэхээр layer norm тэгээд self detention дахиад layer norm яваад тэгээд multi-layer structure руу гаргадаг. Гэхдээ оролт маань яг үгээр эхний одоо layer norm болон self detention skip хийгээд дараагийнх дээр ихэд орж ирж бас нэгдэж үлддэг. Тэгээд энэ юу гэж байгаа skip connection байвал ихэд нөгөө орж ирж байгаа датагаа бид яг үгээр дахиад сануулгах байдлаар бид нэмээд өгч гэсэн. Тэгээд дараагийн layer яваад дахиад энээр гарч ирсэн гаргалт маань ингээд дахиад skip connection гэдэг байна. Энийг ерөөхдөө энэ удаа ингээд автаад авч байгаа трансформер блок болчихсон гэсэн. Трансформер блок болчихсон. Тэгээд ингээд parallel болон чарга гэдэг трансформер хэрэгтэй байх юм гарч ирсэн. За self attention буюу сая зинах тайлбарласан нэг трансформер блок үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Нэг нь болохоор ийм оролт дээр адаптив буюу нөгөө weight-ийг хөдөлдөг гэж яриад байгаа тийм. Нөгөөх нь болохоор одоо constant юу fixed weight гэх юм уу тийм. Weight-үүд нь юус оролтоос хамаарч хөдлөхгүй. Тэгэхээр weight-үүд нь оролтоос хамаарч хөдлөөд адаптив байдлаар хөдлөөд байгаа layer маань юу гэхээр self detention layer болчихж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл орж ирж байгаа оролт нь attend өөр зүгээр attend хийн. Гэхдээ яг үгээр attend хийж байгаа attention layer-ээс маань юм тухайн оролтоос хамаарч weight-үүд хийгээд гарч ирсэн. Тэгэхээр орж ирж байгаа оролт болгоно тэр weight-үүд өөрөөсөө хөдлөөд adapt хийх юм. Гэхдээ multi-layer structure-ны хувьд болохоор бид яг үгээр анх сурсан тэр weight-үүд маань тэгээд тогтмол байж байгаа. Тэгээд self detention-ээс ирж байгаа weight-аа аваад юу from юу бүгдлээ аваад тэгээд гаралтаа ирэхэд таамаглаад явдаг. За тэгвэл үндсэн үйл ажиллагаа нь яг ямар зорилготой юм гэхээр энэ урт хэмжээний текст орж ирж байгаа. Тэгээд гаралтаа бид нар таамаглахдаа дараагийн үгээ таамаглаж байгаа. Тэгвэл тэр таамаглаж байгаа үг рүү маань орж ирж байгаа оролт маань яг үгээр адил яг тэр дотор байгаа үг нь илүү нөлөөтэй байгаа юм бэ гэх юм уу тийм. Яг аль үгнээс нь илүү хамаарат энэ дараагийн үг нь одоо таамаглаад байгаа юм бэ гэдэг. Ерөнхийд нь self detention зохицуулах гэсэн. Тэгээд self detention дотроо болохоор гурван үндсэн параметр гэх юм уу нэгжтэй. Нэг нь болохоор хүрээ буюу тухайн орж ирж байгаа оролт маань яг ямар үгийг хайгаад байгаа юм бэ? Ямар одоо дараагийн үг тавьчих ямар үгийг хайж байгаа юм бэ гэдэг ийм нэг layer явна. Тэгээд key буюу нэг хүрээ болон key хоёр чинь нийлээд яг юу гэх одоо ерөнхийдөө дараагийн бодлыг хоорондын хамаарлыг л гаргаж ирээд байна. Тэгээ value нь болохоор яг аль үг нь илүү нөгөө contribute хийгээд байгааг ерөнхийдөө зааж өгөх юм гурван үндсэн нэгжээс бүрдэн. За multi-layer structure нь болохоор ерөнхийдөө нөгөө суралцсан текстээс гарч ирж байгаа мэдлэгийг хадгалах. Тэгээ ерөнхийдөө энэ дараагийнхаа шилжүүлж өгөх зүйлээр явна. Layer normalization нь болохоор оролтын болон одоо self detention-аас гарч ирж байгаа векторуудыг яг хөөр 0 дундчтай тэгээд нэгж variance-тэй хөрвүүлэх ажлыг хийдэг гэсэн үг. За тэгээд skip connection дотор нь орж ирж байгаа. Тэгэхээр нэг layer болгоны дараа ерөнхийдөө skip connection явж байгаа гэсэн. Тэгэнгүүт layer norm-ын үндсэн үүрэг нь яаж юм гэхээр нөгөө орж ирж байгаа оролт маань ингээд замраагүй ч юм уу векторлог хөрвүүлсэн тохиолдолд тэрийг
буцаагаад ерөнхийдөө normalize хийгээд стандартизation маягийн хийж байгаа. Тэгэхээр манай нөгөө нэг gradient optimization явж байгаа учраас тухайн value-наас хамаарсан gradient одоо exploration ч юм уу эсвэл модель сурахгүй ингээд loss маань өсрээд байх боломжтой. Тэрнээс ирэхэд ингэж хамгаалж өгч байгаа гэсэн үг. Тэр нь яагаад юунаас яаж байгаа гэхээр skip connection дотор ороод ирсэн байгаа учраас бид нар гаралтын вектор дээрээ оролтын вектор дээр нэмээд өчгөр вектор маань итгэж томроод gradient маань дэлгэх аюултай учраас тэндээс ирэхэд зайлсхийд бас тусалж байгаа. Тэгээд layer normalization тусламжтай яах вэ гэхээр өнөөдөр модель тренинг хийх процесс маань илүү доктортай болж өгч байгаа гэж ойлгож байна гэсэн. За layer normalization-ы үндсэн үүрэг нь болохоор ерөнхийдөө оролтын өгөгдөл маань ороод self potential гарахтаа магадгүй зарим мэдээллийг бол алгаж болно. Нөгөө талаас ерөнхийдөө нөгөө анхны тэр датаны үйл бид нар яах вэ гэхээр өөрөөр сануулж авах зорилготой болно гэдэг юм байна гэсэн. Тэгээд энэнийг оруулахаараа илүү сайн сураал байдаг. Би бол цаасаа юм яг тэгэхээр хоёр вектор гараад ирж байгаа. Тэгвэл анхны оролтын вектор дээр гарч ирсэн векторыг нэмээд өчөж байгаа. Тэгээд тэрнгүүтээ энийг ингээд тренинг явуулдаг. Тэгээд үндсэн бол даваа тал нь юу вэ гэхээр анхны векторээс магадгүй layer дамжиж явж байгаа зарим нэг мэдээлэл хаягдах боломжтой. Тэнгүүд тэрийг буцаагаад сануулах зорилготойгоор бид явж байгаа. гэж байна. За энэ дээр бол skip connection-ы юу вэ? Энэ дээр ингээд шууд нэмээд өгчдөг гэдэг. За энэ болохоор үндсэн трансформ моделийн яг бүтэн архитектур. За токенайз хийсэн бүхэл тоонууд буюу үг болгон зориулсан ID-нууд нь ороод ирнэ. Тэгэхээр бүхэл тоог бид нар шууд аваад ашиглах боломжгүй учраас embedded layer-ийг авч болно. Embedded layer-ийн үндсэн үүрэг нь болохоор орж ирж байгаа бүхэл тоог бидний ямар нэгэн сонгосон байгаад тасалбаргүй векторууд хөрвүүлдэг. Тэгээд сурах явцдаа тэр векторууд маань яг хөөр. Тэгээд нэмээд болохоор энэ ингээд параллелээр аваад одоо трансформер блокуудаар бид нар ингээд параллел тавьчихж байгаа учраас тэн дээр юу гэхээр үгийн позишнууд одоо үгэн төрчийн өгнүүдийн дараалал гэдэг. Тэгэхээр тэр үгийн позишн дээр нэг төдийлөн юу гэдгийг трансформер блок өөрөө болохоор яг анхаарч чадахгүй. Тэнгүүд юу орж ирж байгаа гэхээр позишн ингээд юм боёо. Нөгөө үгийн байдлаас нь хамааруулаад нэг юм тодорхой хөрвөлт хийцээ одоо юуг нь харуулах нэг зүгээр синусийн юм хөрвөлт хийцээ бид орж ирж байгаа. Тэгээд embedding layer дээр position embedding гэхээр embedding layer-ээс гарч байгаа нэг тасалбаргүй вектор дээр position embedding гэх бодлыг нэмээд өөрөөр хэлбэл positioning гэдэг нь жоох юу болгож өгч байгаа гэсэн. Position-аас хамаарсан ийм жоох вектор хүчин нэмж өгч байгаа. Тэгээд дараа нь layer нь оруулаад normalize хийгээд тэгээд self potential руу оруулчихна. Тэгээд self potential-аас юу авах вэ гэхээр тухайн нэг үг дээр байгаа тухайн нэг үг одоо ингээд токен дээр байгаа value-ны утгууд гарч ирнэ. Тэр нь key болон хүрээ үржүүрийг матриц үржүүрийг хуваах нь одоо ингээд dimension байдаг. Тэр нь гарч ирнэ. Тэгэхээр тэр гарч ирж байгаа self potential-аас гарч ирж байгаа вектор маань юу гэхээр тухайн үг одоо орсон оролтыг одоо position дээр байгаа токен одоо арай илүү одоо дараагийн үгтэй нөлөө үзүүлээд байгаа байгаад ерөөхдөө илэрхийлж байгаа гэж бодож байна. Тэр зөвөөсөө үлддэг видео гаргана. Тэгээд дахиад тэрийг skip connection гарч ирсэн нэг input векторуудыг нэмж өгөө. Тэгээд layer normalize руу оруулаад мөлийн system руу оруулаад хамтлаа гэсэн.
Гэхдээ дунд нь дахиад skip нэг шиг ирэв гарч яваа гэж байна. GPT маань сайн generative pre-training transformer гэсэн үгийг тооцоолол. Тэгээд нөгөө дараагийн үгээр таамагладаг. За GPT 370 биеийн параметрээс бүрдсэн. Тэгээд энэ хэмжээний GPU дээр болохоор ерөнхийдөө 7 хоног шаардах. 7 сар шаардаж сурах юм боломжтой. Ерөнхийдөө pre-training хийсэн цахилгааныхын хэрэглээ болохоор Америкийн 100% жилийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний юу шаардсан, цахилгаан шаардсан. Тийм байна. За эндээс яг юуны reputation-ы юу байхгүй л байна л та. Тийм юм. Тэгэхээр санаа нь юу гэдэг вэ гэхээр ерөнхийдөө бид нар нөгөө ингээд бүхэл тоонууд ороод embedding layer руу ороод ийм тасралтгүй вектор руу хөрвчж байгаа тийм. Тэгээд дээрээс нь position embedding вектор орж ирээд нэгтчихэд тэгээд layer norm-аар дамжаад layer norm болохоор яг үгээр нэг юм дундаж болон variance байгаа. Тэр нь болохоор сурдаг. Тэгээд тэрнийг ашиглаад одоо юу гэдгийг орж ирж байгаа векторээс хасах дундчийг хуваахынсын одоо variance стандартаа зарж байгаа normalize гэж гэсэн үг. Тэгэхээр normalize хийхээр нөгөө векторууд маань ингээд гарч ирж байгаа одоо layer norm-аас гарч ирж байгаа гаралт маань яг үгээр илүү жиг тархалтай одоо нормал тархалтай ч юм ингээд болчих гэсэн үг юм. Тэгэхээр тийм болчоор яг үгээр бусдаасаа хит өндөр вектор бол байхгүй болж энэ дотроо. Тэгээд нэг юм тогтвортой болох боломжийг харж байгаа гэсэн. Тэгээд дараа self potential руу орно. Self potential нь болохоор саяас 3 ерөнхийдөө үндсэн одоо бүтцтэй юу байгаа. Ер нь шугам layer шугам хувиргалтууд явдаг 3 layer байгааг ойлгож болно гэсэн үг зэрэг. Нэг нь болохоор query layer, тэгээд key layer, тэгээд value layer гэсэн 3 layer байгаа. Тэгэхээр query layer руу яг үгээр гарч ирж байгаа вектор маань ороод дахиад нэг юм ижил хэмжээ одоо нөгөө хоёр layer-тэй ижил хэмжээтэй векторын дамиж үүсгэж чинь тэгээд Европоос дахиад ороод key layer руу дахиад нөгөө оролт маань гурван ажилтан одоо оролт авах гэсэн үг байна. Тэгээд гурлаа гарахдаа 3 өөр гаралт гаргаад тэгвэл бид нар яг үгээр query layer-ыг key layer-ээр matrix multiplication хийгээд тэгээд нөгөө нэг юуныхаа dimension дуучдаг. Матрицаа dimension дуучдаг. Тэгэхээр тэр маань юу гаргаж өгч байгаа юм гэхээр ерөнхийдөө query layer-ийн гол зорилго нь болохоор орж ирж байгаа оролтын нөгөө төвкнүүд маань дараагийн ямар төвкн рүү илүү ямар төвкнийг илүү хайгаад байгаа юм бэ гэдэг мэдээллийг ер нь агуулдаг гэж үзэн. Тэгээд эндээсээ бид нар юу гэж гэхдээ эдгээр орж ирсэн оролтын төвкнүүдээс аль үг нь яг дараагийнхаа төвкн илүү анхаарал одоо юу гэдгийг илүү одоо нөлөөтэй байгаа гэдэг ч юм уу тийм. Яг аль үгнээс нь болоод энэ үг дараагийн хамлах гэдэг үг гарч ирээд байгаа юм бэ. Гарч ирээд байгаа гэдэг нь шийддэг гэсэн. Тэгэхээр орж ирж байгаа нөгөө нэг векторээс хамаарад одоо энэ self potential-аас гарч байгаа векторууд маань яг бүгд ийм ялгаатай вектор гараа явчихна. Одоо тэрийг болохоор бид нар юу гэж хэлээд байгаа юм гэхээр adaptive буюу нөгөө гэж хөдөлдөг гэж хэлээд байгаа гэсэн. Тэгээд тэрийг layer norm руугаа оруулаад буцаагаад layer strong руу хаяг. Эндээс гарч байгаа гаралт нь болохоор нөгөө хэдэн ширхэг одоо давтагдахгүй төвкөн байгаа. Тэрнийг класс руу бид таамаглаа гаргаж чинь. Тэгээд энэ хамгийн өндөр одоо юу гэх магадaltaй байгаа төвкөн бид хамтлагж байгаа төвкөн гэсэн. Тийм байна. Тэгэхээр тэгээд кодон дээрээ илүү харах бол яг self potential-ны процессыг үндсэндээ 3 шугам layer хамгийн энгийн нь 3 шугам layer гаргаад тэгээд 3 layer руугаа нэг оролт оруулаад 3 өөр вектор аваад тэгээд query болон key matrix multiplication хийгээд тэгээд dimension тоож байгаа векторыг value гаргах үржиж өгчдөг гэсэн. Гол нь аль одоо оролтын төвкний аль төвкн нь илүү гаралтын хамтлах гэдэг төвкнийг одоо юу гэдгийг контрибьют хийж олж чадж байна гэдэг нь л болж байгаа санаа гэж ойлгож байна гэсэн. За тэгэхээр трансформер маань яг үгээр нөгөө дараагийн үгийг таамаглах гэж сураад байгаа шүү дээ. Pre-training хэсгээр. Тэнгүүд жишээ нь cat on the cat set on the гэдэг тэнгүүд энэ маань юу болох вэ? Коммент болчихж байгаа гэсэн. Юу авах тийм
өгөгдөл тэгээд үргэлжлүүлээд одоо юу транспортер авах нь сайд болоод мэт гэдэг маань бидний гаралт болно. Тэгэхээр бид нар юу гэлээ таамаглах гэдэг гэхээр мэт гэдэг үгийг таамагласан. Тэгээд энийг таамаглахын тулд нөгөө софт максра магадлаа дараагийн төгний магадлалыг эргээд таамаглаад хамгийн өндөр магадлалтай төгөө маань яг манай таамаглал хийж байна гэсэн. За тэгээд ингээд GPT-г яг хөөхөр GPT-3-ыг асар хэмжээний текст асар 45 терабайт текстээр сургаад гадаад ирсэн чинь сая хэлжсэн нөгөө ингээд тэр текстэд байгаа мэдлэг болон зөв тогтолцоог өөрөө сурцсан. Дараагийн үйл хаанчлаа гэсэн чинь. Тэгээд жишээ нь Harry Potter гэдэг хөнгөд generative хэлцгээр Harry Potter бол зохиол юм аа гэдэг ч юм уу тийм. Тэгээ Harry Potter-ыг зохиол хинээр зохиолсон бэ гэдэг хөрөл одоо Rowling зохиолсон гэдэг ч юм уу. Мэдлэг дотроосоо ингээд дараагийн үйл таамаглахтаа айгүй зөв амьддаг ч юм уу тийм. Ингээд мэдлэгтэй болцсон. Тэгээ мэдлэгтэй болоод эхлэнгүүт нь юусгээр ер нь бол цаашаа таск болгон дээр чинь ингээд find-ийг хийгээд бид мэдлэг болсонгүй авч болох юм байна гэдэг байдлаар одоо дараагийн таамаглаа гэж эхэлж байгаа гэсэн. Тэр мэдлэг нь хаана болж байгаа гэхээр NLP-ийн агуулж байгаа параметрууд дотор ирэхэд агуулсан. Тэгээд сая хэлсэн томруулах тусмаа л тэнд одоо агуулж чадах мэдлэгийн хэмжээ нь их болно гэсэн. Энэ нь бол олон параметртэй байх тусмаа бид нар яг хөр орж ирж байгаа оролтын мэдээллийг бүх хэлээсээ хадгалж одоо бүр ихийг хадгалж чаддаг болж байна гэсэн. Тэгээд тийм учраас нөгөө GPT-ийн ихэнх параметрууд нь хаана байсан тэр мөнгөний систем дээр байсан. Тэгээд маш их параметртэй байж маш их мэдээлэл хадгалж чадж байгаа гэсэн. За тэгээд яг ингээд зүгээр pre-training хийчихээр GPT маань ганцаараа бол яваад байгаа юм. Зүгээр дараагийн үйл таамаглалыг модель болчихж байгаа гэсэн. Тэгээд илүү нэг тактик төвшөнд аваач ханд бол яг хөө цаашаага бид нэг пост тренинг хийгээд тэгээд нөгөө химийн ухааны ёс зүйтэй холбоотой бас янзын бүтэц чиглэл хийж болохгүй тийм мэдээлэл гаргаж болох тэр хүний засна гэсэн. Тэгээд тэнгууд яг хөө хамгийн чухал хэсэг нь бол яг хөө find-ийг хийж байгаа гэсэн аюул чухал болж эхэлж байгаа. За find-ийг ихтэй яг хөө бас дата цуглуулна. Тэгээд find-ийг хийгээд тэгээд үнэлнэ. Тэгээд дахиад дата цуглуулаад ингээд find-ийг хийгээл үнэлж явах гэсэн. За find-ийг гэхгүй GPT-3-ийн white paper дээр гарсан процесс нь одоо болохоор бас хүчтэй болох яа гэхээр reinforcement learning дээр ашиглаж байгаа reward хийж байгаа сурч байгаа тэр процесс нь бас өөрчлөгдөв. DPO-гоо бас өөрөөр алтаны бокс шиг оруулсан. За энэ яаж ажилладаг вэ гэхээр эхлээд нэг модель маань одоо дараагийн үгээр таамагладаг ийм ганц модель болцсон байгаа. Тэгвэл бид нэмээд яасан гэхээр модель дата цуглуулна. Энэ ямар дата байх юм гэхээр одоо instruction data-с гэдэг юу байх вэ гэхээр асуулт байна. Тэгээд тухайн асуултанд хариулсан хариултууд нь бас гэсэн. Жишээ нь энэ дээр явах юм бол одоо сарн дээр газардахыг 6 настай хүүхдэд тайлбарлаж өгөө гэдэг юм бол одоо хэд хэдийн юм хүмүүс сууж байгаа ч юм уу тийм юу гэхээр за тэрийг тайлбарлаж бичнэ гэсэн 10 хүн бол 10 хүн суугаад 10 өөр тайлбар бичнэ. Тэгээд нөгөө GPT-гээ бид нар supervised training хийхэд бол яг хөөр асуулт ороод тэр нөгөө тайлбар бичсэн тайлбаруудаа ингэж generate хийдэг байдлаар дахиад сурах гэсэн. Тэгээд сурчин. Тэгээд сургаад ирэнгүүт энэ яг хөөр нэг асуулт өгөнгүүт хариулт одоо мэдлэгээсээ ингэж хариулт өгдөг болоод байна тийм. Гэхдээ тэр хариулт нь болохоор яг ингээ хариулт юм уу, худлаа хариулт юм уу гэдэг мэдэхгүй шүү дээ. Тэрээс нөгөө бичсэн датанаас ч аваад сурчиж байгаа. Тэнгүүд нөгөө нэг 10 хүний бичсэн хариултыг өөр нэг одоо 2 3 хүн суулж байгаа. Энэний бичсэн хариулт хамгийн сайн байна шүү. Тэгээд дараагийнхны гэдэг юм ранклс. Тэр олон хүмүүс ингэ ранклаад явчих юм бол
энэ хамгийн сайн хариулт нь дараагийнхны гэж. Тэнгүүд GPT рүү нөгөө модельээ асуултаа оруулаад генерат хийлгээ гараад ирэнгүүт яг үгээр нөгөө нэг хамгийн сайн хариултыг хамгийн түрүүн ч юм уу сайн гаргаж ирж байвал тэр бол сайн гэсэн. Үгүй ингээд дараагийн муу ч юм уу буруу ч юм генерат хийгээд байвал бол муу болчихно гэсэн. Тэгэхээр reinforcement learning яаж орж ирж байгаа гэхээр GPT өөрөө генератив модель LLM маань өөрөө ингээд маш сайн хариулт генерат хийгээд байвал тэрийг шагнаад одоо reward өгöd гэсэн. Чиний хариулж байгаа хамгийн муу гэсэн шүү. Reward өгöd. Буруу генерат хийгээд байвал reward одоо шагнаж өгөхгүй ч юм. Тэгээд дахиад reinforcement learning оруулж ирээд дахиад train хийчих чам гэсэн. Тэгэхээр нөгөө large language model маань яаж юм гэхээр аль болох хамгийн сайн хариултаа одоо генерат хийж өгдөг байдлаар сурч ирэх гэсэн. Тэгээд instruction data-с ингээд бэлтэж байгаа оруулсны дараа илүүтэй асуултанд хариулдаг болохоос үржин. Тэгтээ нөгөө датанд ороогүй instruction датанд ороогүй асуулт бас яаж явж байгаа гэхээр нөгөө анхны pre-trained-ээс сурсан тэр маш их мэдлэгээ хэрхэн ашиглах талаар илүүтэй ингээд асуулт авчиж байгаа гэсэн. Тэгээд хэрвээ instruction датанд ороогүй ч гэсэн ах нөгөө pre-train хийхэд нь орсон хэмжээний текст байсан мэдлэгийг бид нар асуухаар асуудалгүй хэлээс ингээд хариулж ирсэн. Болчихж байгаа гэсэн. Тэгээ сая математикийн олон улсын математикийн бодлогоч маш хүнд асуудлуудыг шийддэг болж байгаа гэдэг. Тэгэнгүүт тэрийг бас яаж юм гэхээр одоо моделийн хэмжээг л аюул том болгоод явахаас гадна instruction data set дээр бид нар хүмүүс ирнэ гэж оруулж өгч байгаа. Тэгэхээр зөвхөн асуулт байгаа хариулт байдаг болсон бол дараа нь энэ асуултанд ийм учраас ингэж хариулж байгаа шүү гэж юм. Гайдыг өгч байгаа. Тэнгүүд модель юу хийж сурч байгаа гэхээр бас яг тэр асуултандаа зориулаад reasoning хийгээд одоо задлын шалтгааны бас ингэж гайд хийж гаргаж ирдэг. Хэлээс ярьж байгаа. Тэгэхээр гол яг юм нь хэдөө датагаа маш сайн яаж бэлдэж явах вэ гэдэг нь юм бол. Тэгээд мэдээж трансформ дээр нэмэх нь сурч байгаа процесс гэж хэлж байна. Тийм ба. За ерөнхий нэг процесс нь яг юм. Тэгээд дахиад хэдүүлээ асуултаас хариулаад явж байна. Тэгээд шаардлагатай бол эндээс мэдээлэлүүд авч болно. Эндээс хараад хэлж чадахгүй л тийм. Одоо эдгээр чинь нэг токен болоод орчих штэ. За магадгүй зарим нэг зарим 2 3 ч гэдэг токен болоод орчихно. Тэнгүүд токен чи embedding layer-аар дамжингуудаа embedding layer-ээс яг нэг юм вектор гараад ирж штэ адилхан. Тэгээд тэрийгээ 3 өөр одоо ижил layer 3 гэхдээ ялгаатай weight-тэй 3 layer руу оруулна гэсэн. Зөвхөн шугам layer ч юм уу. Тэгээд тэр layer болгоноос гарч ирж байгаа векторууд маань хоорондоо явах гэхээр ялгаатай вектор болоо гараад ирж штэ. Яг ижлэн вектор орсон мөртлөө layer дотор байгаа weight параметрээс хамаарат өөр вектор болоо гараад ирнэ. Тэгэнгүүт тэр 3-ыг одоо юу гэдгийг нэг attention бодож байгаа тэр юу байгаа. Тэгээд тэндээсээ гарч ирж байгаа тэр векторд маань яг өгөхөр орлолоос хамаарсан юм адаптив вектор гараад ирж байгаа. Тэр векторуудыг ашиглаад multi-purpose project гэж нэгээр энэ векторуудад зориулсан одоо хамгийн оперативны шийдвэрийг бий болгож гаргаж ирж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө multi-purpose project-ийн weight параметрууд нь бол тогтмол. Гэхдээ орж ирж байгаа орлолт нь анхны орлолтоос шалтгаалаад тэр дотор нөгөө хэрэгтэй бодоо аваад гэсэн. Ер нь санаа нь тийм. Тэгэхдээ энэ дэр нэг attention бодож байгаа нэг хүмүүс байгаа. Тэр нь болохоор Fourier бүрчгийн key хоёрын matrix multiplication. Тэгээд хуваахан матрицын dimension бүрчгийн байл өгч байгаа.
Эндээс гарч ирж байгаа утга нь болохоор илүү дараагийн үе болоход зөвлөгдсөн. Тэгэхээр магадгүй cat set on the mat гэдэг mat гэдэг үгний хамгийн нөлөө бүхий үгний set байж болох байхгүй яа. Mat дээр суун тий. Тэгэхээр self potential-с гарч ирж байгаа гол вектор таашаа анхаарах уу гэхээр set гэдэг үг үү. Set гэдэг үгнээс хамаарсан вектор байх боломжтой гэсэн үг байна. MLP нь бол ерөнхийдөө нөөцөж хадгалдаг гэж үздэг. Тэгээд техникийн параметрын тоон их багтсан их л нөөцөж хадгалах боломжтой. Value нь болохоор ерөнхийдөө нөгөө орж ирж байгаа оролтын токены аль нь илүү яг дараагийн токенийг таамаглахад одоо юу гэх контрибьют хийж байгаа гэж үздэг. Яг тэгэхээр тухайн нэг юм дээр тухайн нэг үг дээр value-ны утга нь өндөр байгаа гэж үздэг. Key нь болохоор илүү нөгөө query дотроос тухайн key-гээр query-г ашиглаад тухайн key-гээр дараагийн үгийг яах. Энийхээр зүгээр л ерөнхийдөө нэг юм matrix multiplication value гаргуулжуулаад цаана нэг вектор гараад ирчих. Тэгэхээр яг гоо зүгээр онлайн интеграшн тэгж тайлбарладаг ч гэсэн зүгээр л илүү нөгөө орж ирж байгаа датагаа олон удаа permutation хийх байдлаар илүү одоо юу гэдгийг илүү боломжтой болгож ирэх гэсэн санаа нь бол орж ирээ зүгээр нэг шугамлын ирээр дамжиж ганцаараа гараа явуулсан байх юм бол чи юу яа гэсэн үг шүү дээ. Одоо нэг чинь нэг боломжоор хадгалаад яваад байна. Уруу юм руу оруулаад дахиад үржүүлээд яг навчаар нэг юм бид нар явах вэ? Илүү олон боломж руу хөрвөж үзэж байна л гэж үзэх юм. Тийм. Тэгэхээр цаана бол яг аль layer нь ямар вектор генерейт хийх үү гэдгийг бид нар болохоор юугаар контрол хийж яаж юм гэхээр тэр query бүржиг нь key value matrix гэж тэгээд dimension нугаад тэгээд value-гаар үүсчих. Тэгэхээр тэр гурвын тэр л ерөөсөө аль нэг layer нь энэ value гэсэн layer сүүлд нь үржүүр хийж өгч байгаа учраас ийм төрлийн вектор генерейт одоо яг өөрнө гэдгийг ганц хянжаа гэх юм уу? За fine tune хийхэд step 1-ийг яг хэрэгтэй юм байна. За нөгөө diagram асуулт ороод хариулт гарч prompt ороод хариулт нь гардаг гэсэн үг. нөгөө fine tune за эндээ step 2 болон 3 нь хамаагүй хямдхан гэсэн чинь нөгөө дата зөвлөх талаас нь тэгээд step 1-ийг яг тийм үнцэнтэй нь зөвхөн 2-ыг нь хангалттай. Хоёрын чинь хийхэд бол step 1 нь заавал байх хэрэгтэй юм байна. Яг л модель шууд өөрөө гаргаж чадахгүй юм. Модель одоо болохоор зөвхөн дараагийн үнүүдийг л таамаглаж болсон байгаа шүү дээ. Тэгэхээр нэг асуултыг оруулаад гарч байгаа ганцлт нь илүү урт sequence болно шүү дээ. Тэгэхээр тэрийг нь эхлээд supervised хийж яг ингэж generate хийх гэдгийг эхлээд хийж өгөхгүй бол маш их мэдлэгээсээ одоо юу гэхээр өөрөө мас бохоод зүгээр хариулт биш үргэлжлүүлээд асуулт ч юм уу generate хийх боломжтой байна. Яг оновчтой хариулт биш. Эхлээд supervised хийж байгаа шалтгаан
ерөнхийдөө асуулт нь орж ирэнгүүт энэ асуултуудад нэг иймэрхүү төрлөөр генерейт хийж өгөө гэдгийг л зааж өгч байгаа гэсэн. Тэгээд дараа нь reinforcement learning хийчихээр илүү яг хамгийн оновчтойг нь генерейт хийн шүү гэдгийг нь одоо согж өгч байгаа гэсэн. Тэгээд даалгавраасаа SFT алсаж болох болно шүү дээ. Тэгэхээр даалгавраасаа ерөнхийдөө бас судалгаа хийх гэж байна. SFT-ийг алслаад шууд аваад үзвэл яг SFT-гээр дамжуулаад явах вэ? Тэгээд SFT нэмээд өгчингүүд асуулт очиж байгаа. Ямар үгтэй судалгаа хийсэн. Тэр үгчийн бүхэл юм заавал гэхдээ дараагийн арга гэж санагдаж байна. Тэгэхээр SFT-ийг алслаад явуулах яг тэр асуудал багтах шүү дээ. Ажлын мэдээж асуусан. Тэгээд яг хийх бэрхшээлд гарч ирэхдээ дөрөвдүгээр хийдгээ бас тустай бүрдэн хараад үгүй тийм бас гэдэг. Pre-training жахаад language model prediction testing хийсэн шүү дээ. Pre-testing байна. Тэгээд тэр болохоор энэ дээр болохоор шуурхан тийм жоохон supervised болохоор testing against the testing эсвэл presentation performance гэдэг. Энэ болохоор яг нөгөө continuous гэдэг жоохон өөр юм. Тэр болохоор зүгээр дараагийн үгийг таамаглах дээр хэрсэн ажиллаж байгаа гэдгийг харуулдаг байна. Эднэр дээр болохоор илүү өөр юу надад шиг. Скор. Тэгээд одоо хүмүүс бараг өөрсдөө болж хийдэг ч юм уу тийм. Амжтай нэг юу. Бүр яг модель чинь яг сайн ажиллаж байгаа гэхийг болохоор бэлдсэн дата дээр яг анжуугүй юм байна. Харин шүү дээ. Яг нь бол тухайн текстийн утгаараа тийм. Яг энэ дээр болохоор одоо нөгөө угаасаа нөгөө loss optimize хийж сурч байгаа шүү. Тэр үгээр яваа. Ер нь бол evaluate хийдэг юунууд байгаа. Бэлэн юунууд байдаг. Тэгэл тэрэн рүү оруулаад цаана дата ч байгаа. Тэгээд шууд өгөөд юм шүү. Яг практик дээр би бол яг evaluate хийхээс яах вэ? Яг тэгэхээр одоо болохоор нөгөө орж ирж байгаа дата чи өөрөө evaluate хийж байгаа датагаа агуулсан ч дата гэж болно шүү дээ. Ер нь одоо юу гэх агуулсан бид нар хөвчнө бодож байгаа foundation моделийг нийтээс аваад өөрсдөө жижиг дата define гэдэг чинь ингээд болчих байгаа учраас тэр модель нь өөрөө ямар дата гэж суусна айгүй принцип болчих байгаа байхгүй. Тэгэхээр хэмжлээ яг үг гэхээр ер нь бол өөрсдөө нэг жоохон хэмжээний дата бэлдээд энэ хэмжлээ хийх үйлээр. Зүгээр бэлэн одоо нэг аль модель илүү сайн ажиллаж байгаа гэдэг үг өгдөг бэлэн дата сетүүд болгоно юм болцдог. За асуулт авахгүй дуусахгүй гэдэлээ. Өнөөдөр тэгээд баярцагт маань семинарыг хийн. Семинар дээр болохоор бас юу GPT, mini GPT ч юм уу имплемент яг хийгээд үзэх байх. Маргааш болохоор сайн яг энэ post training маргаашнаас өнөөдрийн хичээл бол ерөнхийдөө pre-training дээр суурилсан тэгээд post training ерөнхий агуулгыг өгөх зорилготой.
introduction танилцуулга маягийн хичээлүүд явж байгаа шүү дээ. Маргаашнаас хэдүүлээ яг post training гүнзгий орно. Тэгээд энэ алхмуудыг яг дэлгэрүүлээд гүнзгийрүүлээд үзэж байгаа. 2 өдөр тэгээ 2 өдөр post training яриад алгоритм аралж үзээд 4 дахь өдөр болохоор юу яаж байгаа reason загварууд үзэж байгаа DeepSeek RM зүгээр таг OG OpenAI OG гэх загварууд байгаа шүү дээ. Ерөнхийдөө энэ загваруудыг үзээд энэ загваруудыг их мэдж байгаа. Яаж сурч байгаа ч юм уу үзээд хот өдөр болохоор үргэлжлүүлээд үзэх юм уу эсвэл арай нэг agent руугаа те одоо энэ олон загварууд нь хоорондоо ингэж холбогдож ажиллаад том комплекс одоо хэцүү даалгавруудыг ихэнх үстэй те энэ талаас нь тэгэхээр энэ нэлээд яг гоо энэ болохоор нэлээд яг гоо apply даалгавар agent-ийг даалгавар apply даалгавар нэлээд инженер системийн одоо юу гэдэг сэдвүүд болоо юм чи тэгэхээр яг амархан гайгүй тэгэхээр хэдүүлээ энэ талаар ярих байх. Тэгээд цаг гарвал multi-modal одоо LLM яаж одоо аль түвшинд явж байгаа энэ талаар бас хэлцэх байх. Multi-modal гэдэг тэгэхээр ерөнхийдөө зөвхөн текстээр ажиллаад байхгүй давхар одоо зураг ч юм уу видео ч юм уу эсвэл одоо яриа те аудио яриа осролт хийгээд энэ ажлыг хийгдээс ахтаас хэлээдэр явц хэр урдтай явах юм гэдэг reasoning ямар ч гэсэн үзээд тэгээд дуусах юм уу цаашаа multi-modal гэж байна. Энэ талаар дотоод хичээлүүд дуусах.